шүтэн барилгын тухай ойлголт квант механик, квант физикт ер нь ямар вэ? Энэ буддийн гүн ухаанд шүтэн барилгахтаа дүүцүүлж ойлгоход болох зүйл үү, үгүй зүйл үү? Бид нар хоёр өөр юмыг барьж аваад ингээд хүчээр нийлүүлж ойлгох гээд байна уу? Эсвэл энэ ер нь дүүцүүлж ойлгож болохоор ийм мөн чанарын тухай ийм ойлголт байна уу гэсэн нэг ийм үндсэн асуулт байдаг. Мэдээж хэрэг өрний шинжлэх ухаан дотроо физикийн шинжлэх ухаан. Физикийн шинжлэх ухаан дотроо сүүлийн 100 гаруй жилийн түүхтэй квант механик, квант физикийн энэ тухай ойлголт бол онол таны мэдхүн арга зүйн хувьд буддийн гүн ухаанд шүтэн барилдлага хоосон чанарын энэ ойлголтоос бол өөр. Маш өөр. Шуугаад байна уу? Жоо шуугаад байна. Энэ бол өөр. Гэхдээ энэ судлагдхуун Бурхан багшийн үеэс эхлээд 2500 гаруй жилийн сургаал яваад нөгөө талдаа сүүлийн 100 гаруй жил квант механик, квант физикийн ойлголт улам нарийсаад хөгжөөд ирэхдээ энэ дүүцүүлж ойлгож болох хид хідэн чухал ухагтхуун байна гэж харж болохоор байгаа юм. За тэгэхээр өнөөдөр энэ 20 минутынхаа энэ илтгэл дотор би энэ чухал хідэн үгс ухагтхуун нэр томьёог хэрэгжилж таарна. Энэ дээр бол орчуулах хэрэггүй та бүгд харж байгаа юм чи тийм ээ. Бас зарим гол зүйл дээр илтгэлийнхаа цагийг нэлээд төлхөө ашиглая гэж ингэж бодож байгаа. За мэдээж хэрэг энэ нэг талаасаа физикийн шинжлэх ухаан, нөгөө талаасаа гүн ухаан буюу философийн гүнзгий ухагтхуун. Харин сүүлийн үед яриад байгаа сэтгэл, оюун, ухамсарыг судалдаг харьцангуй нэг шинэ нэр томьёо бас хэрэглээд байгаа mind sciences буюу cognitive sciences танин мэдж болохоор тэр зүйлсүүдийг бид нар бас ярьж байгаа. Тэгэхээр энэ бол харьцангуй өргөн зургаараа авч үзэх юм бол мэдээж хэрэг нэг талаасаа физик, гүн ухаан энийг танин мэдэх одоо сэтгэл оюуны талаар бид нар заашгүй хөндөж ярина. Өрний шинжлэх ухаан физик талаас нь бол мэдээж хэрэг квант физикийг үндсэн математик загварчлал тооцоогүйгээр бол ойлгох ямар ч боломжгүй юм билээ. За тэгэхээр энэ нь нэг талаас бидний буддийн мэдлэг ухаанд байдаг гүн ухааны хоосон чанар гэж ер нь юу юм бэ? Нөгөө талдаа Бурхан багшийн сургаалд байдаг үнний тухай ойлголт. Янгуйх болон туйлын үнний тухай ойлголт. Тэгэхээр энэ чанарыг түрүүний ярьсан арга зүйн хувьд яаж ямар шинжлэх ухааны аргыг хэрэглээд энийг таниж барих вэ гэсэн юм. Тэгэхээр түрүүн манай ган төмөр гавжийн илтгэлд урдсан шүү дээ, тийм ээ. Хамгийн квант физик, квант механикийн асуудлыг ярихад буддийн гүн ухааны сургуулиуд дотроос хамгийн ойр очиж тайлбарлаж болохоор хоёр сургууль байна. Йогочара, Зетаматра буюу Симзамби скул сэтгэл төдийтнийх. Нөгөөх нь бол Мадьямика буюу төв үзлийнх. Тэгэхээр энэ судалгаанууд бол 1987 оноос эхлээд Дээрхийн гигant далаа өгшийн санаачлагаар өрнийн эрдэмтдтэй ярилцж эхэлсэн харилцан хилцүүлэг мэтгэлцээ нэр ихэлсэн ийм ажил. Тэгэхээр энэ сүүлийн одоо бидний одоо мэдж байгаагаа энэ юугаар бол нэг 40 гаруй жил нэлээд амжилттай явж байгаа ийм мэтгэлцээ юм байна. Харин энэ дотроо ялангуяа шүтэн барилгын ойлголт энэ хоёр шинжлэх ухааны аль алинд нь ямар төвшөнд байгааг бид нар ойлгож болох боломжтой вэ гэж ингэж харж байна. Тэгэхээр observant true natural phenomena, the mind that observes and perceives all phenomena is an integral part of the whole entity. Бид нар нэг зүйлийг салгаж үзэж болохгүй болчихж байгаа юм юу юм бэ гэхээр ертөнцийн юмс үзэгдэл бид нар тэрийг тусгаж авж байгаа оюун ухаан хоёрыг тусад нь юм гэж харж үзэж байна.
болохгүй. Яг л уламжлалт буддийн мэдлэг ухаанд ч тэгж үздэг. Жишээлх юм бол нүдээр таньж байгаа бүх зүйлийг нүдний орон гэж тодорхойлдог. Нүдээр харах нүд тэр харагдаж байгаа объект энийг тусгаж хүлээж авч байгаа ойлголт. Сэтгэлд бууж байгаа ойлголт. Тэгэхээр энийг нэгтгэд нь нүдний орон гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ дээр бол квант физик дээр бас яг ийм ойлголт. Зөвхөн таамаглаад судлаад ингэх биш. Харин трийг ажиглаж судалж байгаа тэр оюун ухаантай цуг хамтд нь авч үздэг. Тэгэхээр түрүүний тэр хэлсэн санаа бол дооронд би нэг орчуулгыг хатдсан учраас орчуулагдчихсан амар байх. Та нар ч гэсэн ойлгоход юм сүзгэлийг ажиглан шинжиж буй ухамсар нь өөрөө юм сүзгэл зүй тогтлын салшгүй нэг хэсэг юм аа. Түүнээс энийг салгаж болохгүй болчих. Хоёр үнний тухай ойлголт салгаж болдгойтой адилхан. Тэгэхээр тийм ч учраас салж болохгүй учраас ертөнц хийгээд ертөнцийн юм сүзгүүд нь мөн чанараараа хоосон юм аа гэж. Түүнээс биш харьцангуй хоосон гэж хэлээгүй, тийм ээ? Туйлын хоосон гэж хэлээгүй, хоосон биш гэж хэлээгүй, гагцхүү мөн чанараараа хоосон юм аа гэдэг. Яг энэ адилхан ухтхан бол мөн квант физикт байна. Тэгэхээр квант физикт бид нар одоо юу яриад байгаа юм бэ гэхээр хүний нүдээр харж болохгүй, төр бүтгэл микроскопоор харж болохгүй, бүр атомын түвшнөөс цаашаа задрах зүйлийг ярьж байна гэж ойлгох хэрэгтэй. Буддийн судар номонд бол энийг хумхын тоос, маш нарийн хумхын тоос гэдээ орчуулад байгаа шүү дээ. Данжуурын орчуулгад Монгол сонгодог орчуулгаараа бол тэгж яваад. Тэгэхээр энэ нь цаашаа ямар төвшөнд задрах вэ гэдэг үндсэн асуултууд. Тэгээд сүүлийн жилүүдэд бол одоо бид нар квант физикийн нарийн юмнуудыг ойлгож автлаа. Энэ игэл бөөмс elementary particles игэл бөөмс бол задрахгүй байна гэсэн хүн төрөлхтний нэг ойлголт байсан бол квант физикийн ачаар цаашаа задарддаг юм байна. Бүр сабатомик буюу атомын нэгжээсээ цаашаа нейтрон, протон бүх юмнууд цаашаа задарддаг юм байна гэж. Гэхдээ эднэрийн мөн чанар нь динамик юм байна. Зүгээр нэг юм хөдөлгөөнгүй, тогтцсон, бие биенээсээ хамааралтай биш. Эдгээр игэл бөөмсийн мөн чанар. Гэхдээ орших зарчим нь бол долгион бөөмийн хоёрдмол шин чанартай гэж хэлдэг. Энэ нь wave particle dualism гэж хэлдэг. Оршдог мөн чанар. Зарчим нь мөн чанар. Тэгэхээр бас нэг хуучин ойлголтыг эдчиж байгаа. Игэл бөөмс хумхын тоос гэд бодтой юм шиг юм ойлголт байсан бол энэ нь бас тийм юм биш. Энэ нь өөрөө долгионлог шинжтэй юм байна. Долгионлог шинжтэй юм байна. Тийм ч учраас түрүүний нөгөө түлхүүр үгс дотор бид нар гарч ирж байсан шүү дээ. Гэрэл гэдэг зүйлийг тайлбарлахад маш нарийн ойлголт байдаг. Гэрэл. Тэгэхээр гэрэл гэж юу вэ гэдээ бид нар ингээд ярьдаг. Тэгэхээр гэрлийн нарийн бөөм өөрөө долгион юм аа гэж. Бид нар энэ гэрэл гэдэг зүйл маань квант физикийн ухагтхуунаар энэ хоёр шинжийг хоёулангийн агуулсан байна гэж үзэж байгаа бол энэ нь буддийн мэдлэг ухааны нарийн ялангуяа аг тантрын ёсны нарийн бясалгалд бид нар гэрэл гэдэг зүйлийг маш чухалчилж бясалгадаг, маш чухалчилж ач холбогдол өгдөг. Бүр нарийн гигэн гэрлийг ярихад хүртэл тийм ээ энэ гэрлийн асуудал өөрөө маш чухал зөвхөн ойлголтын хувьд биш. Эксперимент буюу бие дээр мэдрэхийн хувьд бол энэ гэрэл өөрөө маш чухал ойлголт гэж. Энэ гэрэл. Тэр бясалгал гэрэл гэдэг зүйлийг та маань санаандаа авчаарай. Тэгээд би цаашдаа бас нэг зарим нэг зүйлээр тайлбарлаад ингээд явчих гэж бодож байна. Тэгэхээр одоо биднэрт мэдрэгдэж байгаа харьцангуй үнний энэ бодит байдал энэний оюун ухаанд тусч байгаа тусгал хоёр. Дэрхингийн 7 огт хэлсэн байна л да тий. If on the quantum level matter is revealed to be less solid, definable than it appears, then it seems to me that science is coming closer to Buddhist contemplative insights of emptiness and interdependence. Тэгээд доор нь орчуулга байгаа учраас тэгэхээр квант физикийн актер нээлтийг 7 огт бол 87 оноос хойш эрдэмтдээ бүгдийн нарийн одоо мэтгэлцэж судалж харилцаж ярьсны дараагаар бол ердөөсөө
Одоо байгаа квант физикийн энэ хөгжлийн энэ төвшин бол бүддийн гүн ухаанд хоосон чанар шүтэн барилгын ойлголтод төхөж очиж байна гэж хэлдэг. Өөрөөр хэлэх юм бол давчхноор хэлэх юм бол квант физикийг бол ойлгоход маш хэцүү, маш төвөгтэй. Гэхдээ орчин үеийн шинжлэх ухаан бол харьцангуй залуу байна. Тэр 2500 жилийн өмнөх тэр ойлголтод одоо квант физикийн ойлголт нь төхөж ирж гин шүү дээ гэсэн нэг актер санааг хэлээд байгаа. Актер санаа. Тэгэхээр бид нар энийг бас мартаж боломгүй. Энэ далайг шинж зохион байгуулдаг Mind and Life-ийн хуралд бол хэд хэд удаагийн хуралд очих тийм боломж гарч ирсэн. Тэгээд эрдэмтдтэй бас ярьж хурж байхад бол яг энэ асуудлыг л ярьдаг ердөөс. Энэ асуудал. Өөрөөр хэлэх юм бол бүддийн гүн ухаанд буюу төв үзэл математика дотор яг энэтэй холбоотой нарийн тайлбаруудыг квант физикийн эрдэмтэд ойлгуулад буцаад квант физикийн эрдэмтэд ойлгосныхоо дараа тэрийг квант физикийн арга зүйгээр адилхан байна уу үгүй байна уу гэж нотлох жогоотой л адилхан юм арга зүй. Маш төвхтэй л дээ. Квант физикийг ойлгодог хүн бол юу вэ? Ямар эрдэмтэн хэлсэн байлаа нэг 20-од хүн байдаг ч үлээ. Тэгэхээр тийм нарийн юм байна л да. Яг үүндээ бол хоосон чанарын ухааны ойлголт ч бас тэр шүү дээ. Хоосон чанарыг маш нарийн ойлгоход маш хэцүү. Тэгэхээр энэ хоёр ингээд хоорондоо дөхөж очиод байна гэсэн санаа. За энэ нэг ийм юм байгаа. Бид нар яагаад энэс ингээд улам холдоод байна гэхээр өдөр тутмынхаа амьдралд харьцангуй буюу янгуу хүннийг бодтой гэж ингэж ойлгоод энэ хуурмаг ойлголтод баригдчихад тэгээд харин буддийн болон квантын энэ бодит байдлыг ойлгох буюу туйлын үннийг олоход энэ маань бидэнд саад болоод байдаг. Өнөөдрийн байгаа бүх юм бодтой. Батагийн iPad подтой одоо юу гэдэг ингээд бодоод ингээд байгаа тэгэхээр харин квант төвшөнд бол энийг таних арга зүй нь өөр. Энэ талаар би бас академич Намсраа багштай үдээс өмнө байсан цоохуу доктортой ингээд нэлээ бас ярилцчихсан. Намсраа багч гэсэн энэ талаар ихтгэл тавьж байсан. Маш их нарийн. Тэгээд би бас нэг зүйлийг жижигхэн залруулах хэрэггүй болохгүй. Би математикийн хүн биш, би физикийн хүн биш. Үндсэн мэрэгжил бол минийх шашин судлал. Гэхдээ энийг сонирхдаг. Тэр манай ган төмөр гавж хэлдэгтэй адилхан. Яг бол мэрэгжлийн хүн бол биш. Гэхдээ энэ дээр нэг ийм санаа байна. Ган төмөр гавж түр юу гэж хэлсэн бэ гэхээр игэл бөөмс атомын нэгжээс цаашаа задарсан игэл бөөмсийг хооронд нь барьж байдаг вэ гэж. Юу барьж байдаг? Тэр асуултыг санаж байна уу тийм ээ? Өөрөөр хэлэх юм бол тэр өгөл бөөмс хоорондоо шүргэлцдэггүй, хүрэлцдэггүй гэсэн санаа. Тэгэхээр квант физикийнхаа онлоор бол одоо миний уншиж ойлгосноор тийм юм байдгүй юм байна. Яагаад гэхээр энэ орчинд дөрвөн хүч үйлчилдэг юм байна. Gravitational force буюу таталцлын хүч тийм ээ. Тэгээд цахилгаан соронзон орны хүч, сул хүчний үйлчлэл, нэмэх нь цөмийн хүчтэй хүчний үйлчлэл. Тэгэхээр энэ игэл бөөмсүүдийг барьж байдаг тэр энерги нь өөрөө энэ дөрвөн хүчиндээ багтдаг. Тэгэхээр тэр игэл бөөмсүүд шүргэлцээд байж ах боломжгүй. Ингээд нийлээд байж ах. Динамик шинжтэй буюу байнгын хөдөлгөөнтэй, байнгын энергитэй оршдог. Тэр битгий хэл нэгэнт квант төвшөнд холбогдсон игэл бөөмсүүд хаана байхаас үл хамааран хоорондоо тэр энергийн хүч нь оршин тогтнож гэж байна. Хаана байхаас үл хамааран. Тэгэхээр энэ дээр нэг одоо буддийн мэдлэг ухааны уламжлалтаа нэг ойртуулж болох нэг актер юм нь бол тэр долгион бөөмсийн шин чанараар тэр холбоос нь бол оршоод идэв. Өөрөөр хэлэх юм бол хүний 6 дахь мэдрэхүй бясалгалын хүчээр, их төвлөрлийн хүчээр их наривчлалд хөгжөөд ирэх юм бол хүний тархинд байдаг 86 тэрбум нейрон 86 тэрбумын нейроны хоорондын харилцан хамаарах тэр үйлчлэл бол 100 их 80 им холбоос үйлчлэлийг бий болгодог. Тэгэхээр их бясалгалын үед, гүн төвлөрлийн үед бол энэ хүний оюуны потенциалыг маш өндөр хувьтай нэмэгдүүлдэг юм байна. Их бясалгалын үед, их төвлөрлийн үед. Тэм учраас зарим эрдэмтэд асар их том нээлт хийж чаддаг.
Энэ төвлөрөл нь өөрөө одоо миний бас нэг ойлгож байгаагаар бол гэгээр л төртөл хөргөж болохоор юм. Тэр хүч чадлыг ашиглаж чадвал. Түрүүний нэг холбоос бас актер холбоос шүү. Тэр гэрэл гэдэг зүйл. Гэрэл, орон зай, цаг хугацаа гэдэг физикийн үндсэн ойлголтууд. Энэ дээр нэмэх нь тэр оюун ухааны хязгааргүй потенциал буюу хүч чадал. Тэр нь гэгэрхтэй холбоотой байна уу? Танин мэдхүйтэй холбоотой байна уу? Ийм. Тэгэхээр энэ нарийн игэл бөөмсийг барьж тогтоож байгаа энэ үзэгдэл маань өөрөө шүтэн барилга юм. Dependent origination буюу interconnectedness гэнүү, interdependence гэнүү энэ шүтэн барилга. Энийг тайлбарлаж байгаа квант физикийн хамгийн чухал ойлголт зарчим нь өөрөө шүтэн барилга. Тэгэхээр гүн ухаанд математика төв үзүүлдэг хамгийн чухал ойлголт хоосон чанарыг ойлгохын тулд таньж барихын тулд хамгийн нарийн нюанс нь юу гэдэг вэ? Шүтэн барилга. Шүтэн барилга ойлголт. Тэгэхээр квант физикийн юмыг уншаад байхлаар маш ойрхон ирж байна энэ. Одоо маш дөхөмтэй ойрхон ирж байна. Тэгэхээр энэ дээр нэг ийм юм байгаад байгаа юм л да. Мэдээж зэрэг ертөнцийн юм сүнслийг танин мэдэх нь тухайн мэдхүн арга хэрэгслээс хамаардаг гэж. Харин энэ арга хэрэгсэл юм сүнсэгдэл бие биедээ харилцан нөлөөлдөг. Бурхны шашинд бол бидний танин мэдхүү, мэдрэхүү болон мэдрэхүүн орноор хүлээн авсан ойлголтоор хязгаарлагддаг. Түрүүний ярьдаг жишээ. Зөвхөн нүдний орон гэвэл харж байгаа нүд, харагдж байгаа эд зүйлс тэрийг хүлээж тусгаж авч байгаа оюун ухаан нэгээр ингэж хязгаарлагддаг. Гэхдээ энийг хэрхэн яаж гүнзгийрүүлж болдог вэ гэхлээр түрүүний ярьдаг. Оюун ухааны маш нарийн бясалгал төвлөрлөөр зарчмын таних арга. Түүнээс квант физикийг бол томруулдаг ширээлээр харчаад энэ квантын игэл бөөмс байна гэж нэгээгүй шүү дээ. Аргачлал нь өөр. Гэхдээ үр дүн буюу зарчим нь адилхан болоод байгаа юм дээр. За буцаад бид нар Гомбо Людвигийн нагарж унаа нөгөө хоёр үнний тухай ойлголттой энэ ерөнхий том зарчим нь дүүцж байна гэж хэлж болохоор байна. Ялангуяа харьцангуй туйлын мөн чанарыг хоосон чанараар шүтэн барилгаар уялдуулан тайлбарласан хамгийн ойлгомжтой ялангуяа барууны өрний эрдэмтэд бол Гомбо Людвигийн нагарж унаа богдын одоо энэ тайлбаруудыг бол маш их иш татдаг. Эндээс бас нэг шин зүйл квант физикийн талаар уншаад ингээд байсан. Академич цаг нь яг болж байна. Би өөртөө цаг тавьсан. Намсрын огч нэг ийм юм хэлсэн байгаа. Тэр номон дээр нь байна. Би бас энийг өөрөөс нь бас ингээд наривчилж асуух гээд гайхаад байна. Та нар дээдлэн ингээд унш та. Монголоор Бурхан багшийн сургаал ёсоор сүнсийг физикийн онолоор утсан бүтцтэй, тийм ээ? Non local, тэгээд дээрээс нь string бүтцтэй ийм бөөмсийг бүртгэж ажиллаж чадахгүй байгаа. Гэхдээ эцэгт бид нар амьдардаг гуравт одоо 3 dimension буюу 3 хэмжээст ертөнцид байдгүй юм байна. Зөвхөн олон хэмжээс огторгууд амьдардаг, хөдөлдөг ийм байж таарах нэ гэд хэлсэн байна. Тэгэхээр бид нар одоо хүртэл нөгөө сүнсийг шинжлэх ухааны буюу квант физикээр юу вэ гэж тодорхойлж чадахгүй болоод байгаа шүү дээ. Яг юу вэ гэдгийг. Тэр түрүүний буцаа тэр зарчмын бөөм долгионы энэ хоёр шинжээр оршиж байж магадгүй. Одоо намцаа академич хэлж байгаагаар нэгдүгээрт нь, хоёрдугаарт нь бидний мэдэрч байгаа 3 хэмжээст энэ ертөнцид болвол тэрийг таньж барихгүй. Бид нар шиг 3 хэмжээсээр л мэдрээд шүү дээ. Тэрнээс 4, 5 хэд ч хэдийн хэмжээстэй ийм ертөнцид болвол байж болох юм а гэж хэлж байна. Тэгэхээр энэ бол Бурхны шашны сүнсийг магадгүй квант физик дараагийн хэдэн 10 жилийнхаа хөгжилд гарч ирээд энийг тодорхойлж магадгүй. Энэ бол гэрлийн бөөмс байна. Мастай юм байна. Тийм үү? Тодорхой орон зайг нэвт гарах чадвартай байна квант чанараараа. Харьцангуй онлоор дээрэс нь энерги хадгалагдах хуулиар энэ бол оршоод байгаад байж болох юм байна гэдг нь тайлбарлагдаж болох магадaltaй байгаа. Тэгэхээр цаг болцсон учраас би жоохон довчлоо доо.
Төрөний одоо манай эрдэмтдийн ярьдаг зүйл энэ мөн л доо. Тэгээ гүдийн ухааны чанараар бол юмс өөрийн мөн чанараар бус шалтгаан үрийн мөн чанараар оршин тогтногоо. Cause and effect. Өөрөөр хэлэх юм бол шалтгаан байгаа бол үр байна. Тэгэд энэ зарчмаар юмс үзэгдэл оршин тогтногоо. Тэгэхдээ яг адилхан эрдэмтэн Кол хэлсэн байна. Бусад игэл бөөмс болон тэдгээрийн бусад хэсгээс хамааралгүй орших игэл бөөмсийг олох боломжгүй гэж. Игэл бөөмс хүртэл биенээс харилцан хамааралтай болчихно. Өөрөс харилцан хамааралгүй орших игэл elementary particles гэдэг зүйлийг бол олох боломжгүй маа гэж. Би жоохон хурдан явъя да. Тэгээ цаг нь болцсон учраас. Тэгээд нэг юм Mansfield гэдэг эрдэмтэн бас нэг юм зүйл хэлсэн байна. Realization of emptiness, profound interdependence with each other and the world surrounding us decreases egotism, increases the genuine concern for all life. Энийг бол би жоохон махчлаад орчуулсан. Бие биесээ болоод орчин буй ертөнцтэйг шүртэн барилгатаа орших хоосон чанарыг танин мэдснээр би химээ миний хэрэн барих үзлийг багасгаж бусдын төлөөг сэтгэлийг аривжуулдаг аа гэж. Энэ бол одоо тэгээд Mansfield хэлсэн болохоос биш. Одоо дээдс буддийн шашны дээдс мэрэгд хэлсэн юм шиг л байгаа юм тийм. Агуулга нь гайхалтай. Одоо Mansfield гэдэг хүн бол буддийн шашныг судлаагүй хүн шүү дээ мэдээж хэрэг. Тэгэхээр энэ агуулгууд ингэж ирж байгаа учраас бид нар алстаа буддийн гүн хааныг квант физик, квант механиктай ингэж харьцуулж үзэх юм бол эндээс хувь хүнд болоод хүн төрлөختөнд хэрэгтэй юу гарах вэ гэдэг нь илүү чухал байдаг. Бидний хувьд. Зүгээр нэг нээлт хийгээд орох биш. Эндээс юу гарах вэ? Тэгээд тэр нь хувь хүний амьдралд, бусдын амьдралд, нийтийн амьдралд ямар өгөөжтэй байх вэ гэдэг ийм зүйлийг л би бас энэ юун дээр илтгэлийг далимдуулаад хэлье гэж бодсон. Та бүхэнд анхаарал сонсонд талархаж байна.